Тэгээ бидний 2 жил гаруй мэдэн хүч хөдөлмөрөөр зарцуулж хийсэн кино маань Монголын үзэгчдэд одоо хүрэх гэж байгаад бид нар маш их баяртай байна. Бямба өөрөө надад бас уран бүтээлчийн хувьд сонирхолтой санагддаг учраас би нүнтэй цуг ажилласан гэж боддог. Энэ ингээд Ариунагийн урилга, Бямбагийн урилга энэ хоёрыг таньдгийн одоо журмаар тэгээ тус нэмэр болъё гэсэн энэ журмаар төсөлд оролцсон. Remote Control to me is about a boy who takes the first steps towards becoming who he is. I think it's about loneliness and the things and isolation, the opportunities and also the pitfalls that can come with that. Алсын удирдлага гэдэг маань бас одоо нэг телевизийн удирдлагаас гадна бас ер нь бидний амьдралыг цаанаас ямар нэгэн юм удирдах чинь үгүй юу гэж сонирхож байгаа байдалтайгаар бас ойлгож болох байх. Ямар ч байсан миний хувьд бас нэг иймэрхүү асуулт бол үргэлж дотор байдаг. So remote control really is song and a news story, but it's really universal in the sense that it's about the inability to control. Цогийн дүрийг тоглох хүнийг бол найруулагч өөрөө маш их удаан хайсан л да. Анх пробкод ороход намайг найруулагч за чи ингээд нэг дуу мэддэг бол нэг дуулаадах гэдэг чийсэн. Чи нэг дуу дуулаадах гэдэг тэгсэн чинь нөгөөдөг чинь нэг англи дуу дуулаад. Тэгээд тэр дуулж байгаа байдал нь их тийм сэтгэлээсээ гарч ийсэн л доо. Зүгээр ингээд өнгөцгөн шалгуулад тэгээд дараа нь дахиад хэд хэд удаа проб өгсөн. Баасан дуулжийг сонгоцсон эргүүлээ биднэрт бас нэг талаас айгу төв өчлүүлж эхэлсэн л дээ. Нөгөө айгу өндөр нуруутай. Тэгээ анх уган зохиол дээр арай жоохон бага насны хүүхэд байх ёстой байсан ч нэр том болчихсон. Тэгээ явцын дунд би зохиолыг нь бас ганц багсаг өөрчилж эхэлсэн. Насанд нь тааруулсан маягтайгаар. Тэгээд дараа нь нөгөө хамт тоглох хүмүүсийг нь хүртэл өөрчлөхгүй болохгүй болж эхэлсэн л дээ. Аав ээж одоо тэгэл жагагийн сонголт хүртэл ерөнхийдөө баасан дуулжийг сонгосноос бас нэлээд их үүдэлтэйгээ сонгогдсон. Тэгээ 2 удаа пробонд орж иж Асын удирдлага киноноор явахаар болсон. 3 дахь хацны дараа ямар олон үе шаталтай проб авдсан бэ гэж бүр гайхажсэн. Баярмаг бол их азтай олж авсан. Зураг авалтаас өмнө бид сургалт хичээлсэн. Тест яваад тэгээд цэцгээ авчтай хамт сууж тэр сургалт хичээл тэр нь маш их таалагдсан. Хүүхдүүдээ хооронд нь харьцуулж, улдаар ширээн уншлах хийлгээ дараагаар нь хооронд нь харьцуулаад бие биенийг мэдрүүлээд Нэлээд урт хугацаатай бараг 1 сар шахан бэлдсэн. Залуучуудаас баскет хоёр л ерөнхийдөө арай туршлагагүй тийм тэгээд гол дүрийн тийм 2 хүн байсан болохоор бит хоёртой илүү түлхүү ажилласан байгаа. Гадаадд нэг хэдэн кино наадмуудаар ингээ яваад бас энэ тэн гараад явж яхад бол үзэгчд ер нь манай гол дүрийн хүмүүсийг бол айгүй өндөр үнэлж байгаа. Алсын удирдлага киноны баг бол ерөнхийдөө Ахмад уран бүтээлчд, залуучуудын хамтарсан, дээрээс нь гадны уран бүтээлчд хамтран орж ирсэн их сайхан баг бүрэлдэхүүн байлаа. Манай киноны ерөнхий зураглаачаар Нью-Йорк хотын зураглаач Чарльз Либен ажилласан. Тэгээ энэ хүмүүс бол ажлын их туршлагатай бас олон нэртэй найруулагч нарын кинон дээр аппликацаар ажиллаж исэн хүн. Тэгээ бидээс бол энэ хүний ажлын дадлаг туршлага бол бас их тус болсон. On this film, we had the great luxury of working with the production designer Agi, who not only spent months visualizing in beautiful drawings, could call them storyboards, but they're really almost, it's a graphic novel of remote control. Ариун сайхан манай ерөнхий зураач маань та бүхэн мэдж байгаад Германы Babelsberg-ийн кино урлагийн дээд сургуульд багшилдаг юм профессор хүн бас мэргэжлийнхээ хувьд ерөнхий зураачаар
түүхийн цар хүрээтэй том төслүүдээр ажиллаж исэн туршлагатай хүн. Тэр концепт яг авах газар хайгаа яваад олон фото авсны дараа дунд үед нэг юм харагдсан тэр фотонууд ингээ хараа сууж хахад тэр бол киноны угаасаа үйл явдалтай хэлгсэн юмтай холбоотой цог залуу цонхны цаана болж байгаа айл амьтныг олж хардаг, тэн дотор болж байгаа үйл явдлыг цонхоор ингээ нэвт харж байгаа боловч дотор нь байхгүй учраас буруугаар ойлгож, буруугаар өөрөө бодож бас юмд гордож исэн учраас шилний цаана болж байгаа үйл явдлыг шилэн дээр ойсон дүрснүүд гэсэн юмнууд зургуудыг харж байгаа бууж ирээд тэгээд тэрийг нь явандад гээ дотох тавилга зохион байгуул тэр буцаж зураг авах газруудынхаа шийдэн олох тэр шийдвэрлэл тэр их нөлөөтэй байсан. Чи надад туслах гэсэн сэтгэлээ зориг олох хэрэггүй. Зүгээр л намайг хайрл. Надад өөр юу ч хэрэггүй. Чинийхэр бол би тэгээд чамайг хайрлаж чадахгүй байгаа юм шиг дээ. За манай дууны найруулагчаар Брендери гэж хүн ажилласан. Тэгээд минь хүн бас ажлын их өргөн туршлагатай зөвхөн кинонд биш бас дуу бичлэгийн өөр их сонирхолтой төслүүд хэрэгжүүлдэг хүн байсан. Тэгээд ер нь ямар ч кино хийсэн би өөрийнхөө багт залуу хүмүүсийг бас аль болохоор олноор уйлж ажилуулахыг их хичээдэг. Яагаад гэвэл одоо Монголын киноны ирээдүйн энэ хүмүүсийн гартал байгаа болохоор энэ хүмүүс өнөөдөр кинон дээр ажиллаж дадлага туршлага олж гадар тусмаа гадны хүмүүстэй хамт ажиллаж үзэх нь их чухал хэрэгтэй болох болов уу гэж боддог. Action! Өдөрчилсөн төлөвлөгөө гаргацсан байсан. За тэд өдрийн тэдэн цагаас тэдэн цагийн хооронд тийм гэдэг газар тийм жүжигчэнтэй ийм зургийг авна гэж яг гарсан. Тэгэл ерөөсө тэр нь яг л тэр цагаараа хийгдээд идэгсэн. Тэгэл тэгсэр хол 25 хоногийн дотор зураг аваад дууссан. Яг кино тоглоод явж байхдаа бол нэг хэсэг бүр амар шантраал. Ямар хэцүү юм бэ тийм бэ ингээл өглөө ингээл үүрээр босч үзээг хүн чинь 5 цаг гээл дандаа өдөр болгон босдог. Тэгэл орой 2 тунддаг хүн чинь дандаа нэг өнгөрөөгөл унтаал сүултээ ингээ бараг л ингээл кинонд тоглож явахдаа ингээл бараг зогсоогоор ингээл унтаагаараа яваад ч байгаа юм шиг санагдал. At one point we were in a news apartment and Aggie created rain on the outside and it was very cloudy and rainy through the window. And just as Anu is listening to this beautiful piece of music dedicated to her, the sun is seen revealed through the cloud and it comes into the window and rakes across this mysterious painting. And that was just, okay, thank you, Bimba, for your walk around the oval.
очиж зураг авсан надад их таалагдсан. Маш гоё дээр үеийн хийд дээр очиж зураг авсан байгаа. Тэгэл би тэр хийдээс дээр үеийн шүхэрж бунагийн дүр тоглосон байгаас. Тэгэл шүхрээ барьж гүгээл уулан дээрээс өвсөрдөг хэсэг бас их сонин. Бас тэгээд хээр талд шүхэр үрээд салхины өдөөс сөрөөд гүхэд маш их хэцүү байсан. Тэр бол яагаад вэ гэхээр би чи хөөрө хөнгөн хүндийгээ нөгөө салхин дэшээ нисчихгээд болдгоо. Болгон сайхан сэтгэлтэй, сайхан энергиээр ажилласан болохоор тэр бүх цаг хугацаа миний хувьд маш үнэтэй дурсамж олж үлдсэн те. Тэгээ манай өнгийг зассан Joe Gowler гэж хүн бий. Тэгээ энэ бол Нью-Йорк хотын нэлээд нэртэй сайн юм мөнгө засдаг мэрэгчлэн. Ажиллаж байгаа хүмүүс нь бас ингэдэг юм байлээ л дээ. Тэр сонголтоо хийхдээ энэ киноныхаа материалыг өөрсдөө үзээ. Тэгээд өөрсөнд нь таалагдвал тэд нар бас ажилтдаг. Зарим үедээ ингээд том юм арилжааны шинжтэй киноныхаа өнгө будаг, дууг хийдэг ч гэсэн дандаа тийм юм нөө бид нар дандаа арилжааны шинжтэй Холливуудын кино үзээд тахаар ядардаг шиг тэд нар ч гэсэн ажиллаа хийхдээ бас юм хөгжиж байгаа орны тэгээ сонирхолтой тийм түүхийг өөрсдөө авч хийх энэ тэр өөрсдөө тэд нар ч их сониуч хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас тэд нар өөрсдөө их сонирхож ингээд анх удаа Монголын найруулагчтай Монгол хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байж тэр түүх нь өөрсөнд нь их таалагдаж тэгж ажилт юм байлээ. Бидний дууны эвлүүлгийг хийсэн студ маань бол Мөн Нью-Йоркийн одоо чөлөөт бие даасан уран бүтээлчдийн дунд бол нэлээд тийм нэр хүндтэй тийм студ. Дууны найруулагч нь Том Эйфлингер гэж хүн байсан. Үүнээс гадна тэр хүн бас олон баримтат кино одоо хөгжмийн кинонуудын дууг дахин бичлэлтүүдийг хийж идэг. Сонирхолж хэлэхэд одоо Pink Floyd хамтлагийн Америкаар хийсэн аялын тоглолтын тухай тийм айгүй урт баримт киноны дууг тэр хүн бүгдийг нь найруулж хийсэн юм байна лээ. Энэ киног хийж явах явцад бол хөгжим маань нэлээ хэдэд удаа солигдсон хөгжмийн стил, уур амьсгал тэр байтугай хөгжмийн бүрэлдэхүүнээ хүртэл бид тэр хоорондоо ярилцаж сольж байсан. Ер нь тэгээд ямар нэг юм дээр бас ингэж олон дахин олон янзаар үзэж хийхэд бол бас сүүлдээ үр дүн гард юм байна лээ. Яг тийм үнэн сэтгэлээсээ тийм бүтээлч ийм үйл явц болж байгаа надад их харахад сайхан байсан. Бямба найруулагч Нью-Йоркоос ирээд бид хоёр 3 хоног 3 шөнө бол ерөөсөө унтж чадахгүйгээр нэг мэтгэд өдөр нэг мэтгэд шөнө болчихсон сууж ирсэн. Тэгээ 3 дахь шөнийхөө үүрээр нь би яг энд суугаад цаашаараад юм ээж хахад найруулагч миний ард суугаад бид тэр хоорондоо ярилцаж ингэж хийжсэн л да. Тэгэл дуурсан эргээд байхад Бямба сууж ирсэн санал дээрээс газар унаал яг тэр чигт унтцсан сэрхгүйгээр. Тэгээ би эргэж чирээд пөөх за одоо удахгүй би ер нь бас ингээл унахын дээр гэж бодож хинээд сууж ирсэн да. Хамгийн сэтгэл ханагчсан мөч бол тэр байгаа. Энэ кино хийгдэж дуусаад ерөнхийдөө хамгийн ихний том фестивал нь бол Босоны кино наадмал байсан. Эвлүүлэхийн үед бидний хар эвлүүлгийг үзчихэд тэд нар киногийн чинь бид нар авралдаан хэсэгтээ заавал аавн шүү. Өөрөөр бол бити өгөөрэй гэсэн тийм захиа ирүүлсэн учраас бид нар ерөнхийдөө Босоны кино наадам дээр л нээлт хийх шийдсэн л дээ. Тэгээ киноны маань дэлхийн нээлт болох Босоны кино наадам дээр анх би өөр очиж үзсэн. Үзэгчтэй бол нэлээд сайн хүлээж авсан. Энэ айгүй их үзэгчтэй байсан. Их олон ч хүмүүс тэнд бас киноны мэрэгчлэлтэнгүүд найруулагчид бас ирсэн байсан. Их олон ч хүмүүс найруулагчаас юм асууж ийсэн. Дуусаал гарсан чинь хүмүүс гарын үсгээ өгөөж гэл талтлаас тэр чигт кинон дээрээс харж ийсэн шүү дээ. Талтлаас чиг гэл бон камер гээл заа зүгээр спич гээл заа тэгэл гарын үсгээ өгөөл гарын үсгээ авалцаг зургаад аруулаад ирээсэ. Тэгэл оройн бодолд очил гамбахад ирээсэ зөвхөн тэр гарын үсгээ өгсөн талаараа л хоорондоо ярилцаад байгаа юм чи. 최세훈 대표입니다. 신세계 센텀시티의 김봉수. 18th Busan International Film Festival to winners
of New Currents Award or Remote Control. Шинэ кино үзэл явж идэл тэгэл аянда фестивалийн дүн гарах болол тэгэл бид нэр үр дүнгээ сонсоод их баярлсан. Тэгээд энэ чинь зөвхөн одоо нэг хүний хийж байгаа ажил биш, олон хүмүүсийн ажил. Дээрээс нь олон жилийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл бас энд нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Интернет зурагт бүгдээр нь л ер нь зэрэг сонссон. Тэгэл маш их баярлсан. Ямар гоё юм бэ? Ийм гоё кинонд би давсан юм уу гэж бүр үнэхээр их баярлсан. Гэхдээ би гайхсан. Би яагаад гайхсан бэ гэвэл манай улс чинь бас нэг юм кино урлаг олон улсын төвшөнд одоо нэг урлагийн бүтээл гаргахад арай л цаг нь олоогүй юм шиг бодж итэл үнэхээр цаг нь ч болцсон юм байна. Хүмүүс нь ч бас чадж байгаа юм байна. Ladies and gentlemen, welcome to the 43rd International Film Festival Rotterdam and welcome to a very special screening of Remote Control. Роттердамын кино наадам бол ерөнхийдөө бас Европын бие даасан киночдын хувьд бол их нэр хүндтэй, их чухал ач холбогдол өгдөг кино наадмуудын нэг. I was very curious. It took quite a long time. I was really surprised when finally I saw the film in the Busan competition lineup. I was really excited, and then I was really happy because the film lived up to my expectations, and it was a truly pleasant discovery because the film is so sincere, so honest, and so positively new in launching a new young cinema in Mongolia. Манай кино энэ дээр бол Bright Future гэсэн хэсэгт нь бол орсон. Тэгээд энд Hubert Baas-аас дэмжлэг авсан кинонуудын дундаас бол ингээд бид нар бол бас гайгүй үнэлгээ авсан гэж бодож байгаа. Шидэт алсын удирдлага байсан бол олон одоо кино, Монголын кино, олон улсын кино наадамд оролцоосоо л гэж бодож байна. If I had this magic remote control, I would transfer myself to Mongolia so that I can visit the places where the film was shot and meet the people and discover maybe the new talents, the new up-and-coming generation of Mongolian filmmakers. Энд дэдээ нэг ажиллаа хийчихэл хавсуулсан суудан тийшээ очичихвол Монгол очиж нэг хөдөө гарчхаад нэг айлаар нэг айрыг уучхаад нөгөө айлаар орж нэг илэг сэмжтэй шаардчихад буцаад нэг төдний буцаад удирдаад Герман руу хурж ажил руу явахаар бол сайхан л байлаа тийм бол. Obviously, I would put the movie Remote Control on every TV screen and every cinema that we could reach. Тэр мөрөөдлийн удирдлага одоо ингэ гарт байдаг бол тий одоо би ингээл тэнд одоо муудалж байгаа хоёрыг өвдрүүлээд ийш нь ягаад одоо наад камерыг ч хүртэл ингээл унтраач хилдаад